Жирийн л нэг ахлуу сургуулийн өдөр эхэлжвэ. Буух гэж байсан охин туслах ханхүү. Охид дугаарыг нь авах гэсэн боловч юбхтэй байлаа. Энэ удаагийн ярихны маань саяхан гарч ихэлсэн Индэглэр Moonlit Dust аними 1-2 дугаар анги. Охин болгон бэлэг өөгч сургуультаа ханхүү гэдэг нэрээрээ алдартай манай Яй-чан. Хүн бүр түүнийг дэг гэж боддог бас өмнө жилийн спорт тэмцээнээр бүдэрч унсан охиныг тэврээд бүр нэгт орсон юм гинэ. Анги руугаа явж байхад нь дахиад 2 охин бэлэг өгнө гээд Яй-чан маань өөр замаар явдаг. Явж байхдаа нэг хүнтэй мөргөлддөг нь энэ сонин залуу. 2 тохроос үсрээд манай Яй-чантай мөргөлдсөн. Уучлалт гуйж зүгээр эсхийг нь асууснаа манай Яй-чаныг гэрэгтэй гэж бодноо. Ангидаа байж байтал өөр ханхүү гэж яригдаг нэг хүн байдаг гинэ. Цуу яраагаар болол аавн саятан 2-3 компани удирдагч. Түүний үйлүүлсэн эмэгтэйчүүд 3 оронтой тоо хүрдэг гэсэн цуурхал байдаг юм байна. Ангийнхан цонхны доор нөгөө өглөөний сэн залуу байж байдаг. Тэгээд бүхс чин зүгээр үү гэж асуунаа. Бүхс байхтай явах вэ тий. Яй-чаны ангийнхан охид ирээд баахан юм асууж гарлаа. Яаж бинээ таньдаг юм гээд. Энэ өглөөний сэн залууч нөгөө яриад байсан өөр ханхүүн олж таардаг. Найзууд нь Яй-чаныг охин гэд хэлэхдээ нөгөө сэн залуу охин гэдгийг нь мэдэж авнаа. Манай Яй-чаныг ангийнх нь охтууд хүртэл эмэгтэй гэж хардаггүй. Орой Яй-чан дэлгүүр орч байгаад нэг дээрлхүүс огтуугаар худалдагч дээрлэхэд Яй-чан маань хідэн үг хэлтэл цамцнаас нь бариад тэр бичлэгийг нөгөө ханхүү бичээд сүрдүүлдэг. Тэгээ нөгөө дээрлэхүү хүн чинь яг ханхүүгийн хойноос зохих гэж байсныг нь Яй-чан аварлаа. Үнэхээр ханхүү шиг харагдсан. Каратеор хичээлдэг байсан юм гинэ. Хамт сунгаа ярилцаад Яй-чан маань ханхүү гэж дуудуулдахдаа нэг дургүй юм байна. Гэхдээ охид болгонд даруухан байх албагүй гэж нөгөө ханхүү хэлдэг. Яй-чан маань хизээж эмхтээлэг гүнж гэж хэлүүлж байгаагүй гэтэл энэ ханхүү маань эргэн тойрны чи ирчүүд нүдгүй юм аа гэж хэлснээ. Гүнж тэрвэлтээр тэрч өгнө. Яй-чан маань анх удаа хүн ингэж хандаж байгаа болохоор ичээд гүгээд явчихдаг. Маргааш нь бас яг таарлаа. Яй-чаныг сонирхож байна гинэ. Өнөөдөр өдрийн хоол амт идэхгүй юу гэж асуудаг. Яй-чан маань эсэргээрээ түүнийг сталкер юм байна гэж бодсон байдаг юм. Өдрийн хоолны цаг боллоо. Ханхүү Яй-чаныг асууж ирээд ангиар дүүрэн юм болж байна. Орилолтоод 2 ханхүү нийлчихвэл бид нар яах вэ гэд. Хамт яваад өдрийн хоолоо хөнгөө ангид иддэг. Яй-чаны гэр бүл Карены газар ажилладаг юм байна. Хүмүүс үүнийг хэлэх дургүй байдгийн хачаа очтой болчихдог гинэ. Карены ханхүү гэдэг нэртэй болчихдог гэсэн юм. Гэхдээ ханхүү хөөрхөн байна гэж хэлдэг. Зангинаас нь татснаа Яй-чан үнэхээр их миний сонирхлыг татаад байна гэдэг. Саянаас хойш ханхүү гэсэн ч Ичи гэдэг нэртэй юм байна. Найз нь гинт орж ирээд Яй-чан эцэндээ хөшгөний хойгоор орчихдог. Найз нь лав хөшгөний ард байгааг нь анзаараагүй. Тэгээд нөгөө 3 дугаар ангийн амар хөөрхөн охинтой өнөөдөр тарчаад уулзна гэд амлчихсан бидтэй гэж хэлдэг. Яй маань хамаг юма хамаад иймэрхүү зүйлдээ намайг битгий оролцвол гэд явчлаа. Карены газартаа ирээд кассан дээр зогсож байхад Ичи нөгөө найзтайгаа ороод ирдэг. Жинхнээсээ сталкер юм байна гэж бодтол Карены саваа үлдээчихсэн байсан. Найз нь Карены донтон гэж байна. Аав нь аль нь найз залууч юм гээд нөгөө найз нь төрүүлээд тарчхаад Ичигийн тавгийг авах гэж байтал зогсоосноо ажилчин эзэд харах юм. Гэрч нь хүргээд үгүй гэж байсан ч аав нь харснаа. Ёо одоо тарж болноо гэд хэлчихдэг. Юс гэхэд харьчихсан байгаарэ гिचгээд явууллаа. Хамт явж байгаа цахилгаан захиад бороо хүчтэй орж хэллээ. Дагуулчгүйгээд гэртээ яваад ирлээ. Баян гэр бүлтэй болохоор охтууд тэрэндэн шунаж ханхүү гэж дууддаг байсан юм байна. Яй-чан ирчүүдтэй харьцаж сураагүй учраас тэрийгэ мэдэгдүүлэхгүй гэж хүүцэн харьцсан дуучлаарэ гэдэг. Ичи өртөөд дургүй биш вэ нү гэж асуухад утас дуугарч Яй-чаны харьцааг болсон байдаг.
Ёй гэртээ болгоомжтой хараарэ гэж хэлсэн. Тэгсэн өөдөөс нь Ичимура Кохаку гэж танилцуулдаг. Бас өмнө сонирхол нь хайр гэдгээс өөр гэж хэлсэн байсан байхгүй юу? Тэгснээ би одоо буцааж явлаа гэд нэлийн хөөртөн юм байна гэдэг. Маргааш нь өдрийн хоол идэнгээ найзууд нь Ёй Ичи хоёрыг ямар харилцаатайг нь асууж ярилцаж байна. Ичи дээр хоёр охин ирснээ хөвжилтий л дөө гэд тэгээ Ёй чаныг муулаад идэг. Оронд нь өөрсдийг нь муулаад явуулчихдаг л та. Яагаад хинч ийм хөөрхөн охиныг тоодоггүй юм гэж бодсон. Ёй чан маань өглөөнөөс хойш халуурсан байдаг. Бодол өчигдрийн борооноос болсон байх. Эмчийн өрөөнд Ичи байж идэг. Ус хийж өгөөд миний өмнө бол ханхуу шиг байх хэрэггүй гэж байна. Ичи эмч дуудах гээд явлаа. Ёй чан хэвтээд байж байсан чинь эмч байхгүй байна гэд хажууд нь хэвтэж байдаг шүү. Тэгээд дулаа цулыг гээд тэрчгдэг. Баагч гэсэн бусдад найдаж бай. Надад итгэлтэй гэдгээ. Халуурч байж чүлээ авахгүй гээд хэлж байна. Ёй чан зүгээр болохоро хариугаа авна гэсэн ч муур шиг дулаахан юм аа гэж бодоод унтчихлаа. Хоёр найз нь энэ хоёрыг унтаж байхыг харчаад Ёй чаны зүвхийг захиатай үлдээчихсэн байдаг. Хамт хараад чамтай унтахад тухтай байлаа хүмүүс өв тавилангийн хүмүүс гэдэг дээ гэснээ үргэлж үзэх үү туршилтаар гэж хэлдэгэ. Ёй чанд дассан юм шиг санагдаж шалгаж үзэхээр үерхээр болдог. Дараагийн анги гар хүйд нь шууд ярьж өгнө. Одоохондоо 2 анги орсон байсан учраас цаашдаа 2 ангаар нь ярьж өгье. Надтай зүг байж энэ хүртэл үзсэн хүмүүстээ баярлалаа.